Хоёрдугаар анги хачин чулуу. Миаха та сая үнэхээр сүртэй байлаа шүү. Лин Шиод нь замаар алхах зураад огтлон хэлв. Лин минь чимээг байлаа. Түүний сая хэлсэн үг сүртэй сонсоход хүчтэй байсан үнэн. Гэвч Жу Яныг давна гэдэг амар хэрэг биш. Түүний төлөө асар их хөлс хүч, асар их зүтгэл гарах хэрэгтэй болно. Тэр зовлон хүнд хүчээр хөдөлмөрөөс айдгүй. Гэвч дотоод гэмтэлтээс өөр асуудал. Тэр гэмтлийг ангаахын тулд эми өвс хэрэгтэй. Харин тийм эми өвс эргэлзээгүй үнэтэй байдаг. Лин Шиод нь Лин миний юу бодож байгааг таамагласан бололтой хэлв. Мин аха та зүгээр л сайн бэлтгэлээ. Мөнгөний асуудлыг би аргална. Санаа зовлтгүй миний өвөгийн овог дотроо байр суурь тийм ч өндөр биш. Бас дорд үзэхэр хүн биш. Хэдэн зуун алтан нилийн гарах бол надад боломжгүй зүйл бишээ. Лин минь алхахаа зогсоож Лин Шиод руу эргэн харав. Амьдрал жаргалтай үед нөхөрлөгч олон. Харин хүнд цагт гараа сунгах хүн тун цөөхөн. Ах дүүсийн хооронд баярлаа гэж хэлэхэд заримдаа хитрхи албархуу санагддаг. Гэсэн ч Лин минь зогсоод нухацтай хоолгоор хэллээ. Шиод нь баярлаа. За болвол ингээд байвал надад эвгүй байна шүү. Лин Шиод нь гараас авчин инэв. Би чи амьдралдаа тийм том юм хүсдэг хүн биш. 7 гүн ухааны тулааны ордны шалгалтанд орж байгаа минь аавынхаа нэр төрийг л бодсон хэрэг. Миаха би чам дээр мөрий тавьж байна. Чи ирээдүй жинхэнэ мастер болчиход миний арыг жаахан дагаарай. Хаха. Лин минь цээж дүрийн инэв. Чам шиг ах дүү байхад би тулааны замналаар цааш явнаа. Лин минь түрээсийн өрөөндөө буцаж ирэхэд аль хэдийн орой болсон байлаа. Энэ өрөөг тэр түрээсэлсэн юм. 7 гүн ухааны тулааны ордны элслэлийн бүртгэлээс эхлүүлээд шалгалтын өдөр хүртэл Тэнгэрийн Аз хотын бүх бодол түрээсийн барьд үрдэг. Дэм буудлын үнч дор хаяж тал хуваар нэмэгдэнэ. Тиймээс олон шалгуулагч өрөө түрээслэхээс өөр аргагүй. Гэхдээ өрөө түрээслэх нь хямд сонголт биш байлаа. Лин миний түрээсэлсэн өрөө ердөө 10 хавтгай дөрвөлжин метр. Дотор нь энгийн ор хэдэн хэрэгслээс өөр юм байхгүй. Тэр орон дээр сууж бясалгал хийж байтал гинэт хаалга төгшөв. Лин минь хаалга нэтл гэрийн эзэгтэй зогсож байлаа. Эзэгтэй 50 орчим настай нэлээд махлаг биетэй эмэгтэй. Түүний царай ер нь дандаа ширүүн хүүтэн байдаг. Харин өнөөдөр хачин найрсаг нэмсгэл тодруулжээ. Лин минь дотроо нэг л биш санагдав. Эзэгтэй ямар хэрэг гарав? Йоо, хүү минь уучлаарай. Чи энэ өрөөг чөлөөлж өгч болох уу? Лин минь хөмсгөө зангидав. Яагаад? Хэхээ, уучлаарай. Гэхдээ энэ өрөөг би түрээслүүлчихсэн. Ширүүн эрэхтэй дуу хажуунаас нь таслан орж ирэв. Лин минь эргэж харвал хонглоос сарамгчин шиг том жигтэй нэгэн ир алхаж ирж байлаа. Тэр тоглоом тохуу хийж буй мэт нэмсгэлэн. Лин минь түүн рүү хэсэг харж байгаа тань уу? Энэ хүн Жу Ян болон нөгөө залуусын араас дагаж явсан хүмүүсийн нэг байсан ба харвас тэр нөгөө залуугийн зарцуулалтай. Тэр үед нөгөө залуу огт дуураагүй. Зөвхөн Лин минь Лин Шиодон хоёрыг дорд үдсэн харцаар харж байсан юм. Эргэлзэх зүйлгүй. Тэр залуу одоо Жу Янд тал засахын тулд өөрийн зарцаа явуулж Лин миньд төвг удсан байлаа. Түүний хийх зүйл түн анги. Лин миний төлснөөс хэд дахин өндөр түрээс санал болгоход л гэрээ эзэгтэй баяртайгаар Лин минийг хөөж гаргана. Одоо 7 гүн ухааны тулааны ордны бүртгэл явагдаж байгаа тул байр олно гэдэг маш хэцүү. Өөр газар түрээслэх нь хэлэхэд амарханч бодит байдалд ирэх хэцүү. Тэгээд оллооч энэ зарц дахин гарч ирж бас л төвг удахгүй гэсэн баталгаа байхгүй. Лин миний царай барав. Тэр гэрээ эзэгтэй рүү хүүтнэр ширтэн хэллээ. Би анх 5 сар түрээслэн гэж тохирсон. Би 5 сарын түрээсээ урьдчилж төлсөн. Одоо хугацаа дуусахад 3 сар үлдсэн. Та намайг одоо гар гэж байна уу? Эзэгтэй эвгүйхэн инээмсэглэв. Энэ мэдээж би мэдэж байна. Ингүүл яаж байна? Үлдсэн 3 сарын түрээсийг чинь буцааж өгье. Болох уу? 3 сарын түрээс буцаана гинэ? Тооцоогоо сайн хийдэг хүн юм а да. Лин миньний уур буцалж эхлэв. Хэрв энэ эзэгтэй нөгөө хүний дарамтаар аргагүйд нь түүнийг хөөж байгаа бол Лин минь дуугүй явах байсан. Гэвч одоо түүний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь Лин миний уурыг хүргэж орхив. Хөөе, чи юу яриад байгаа юм? Бид анх зүгээр ярилцсан болохоос биш. Бичиг цаас үлдээгүй. Энэ өөрөө минийх. Би хинт түрээслүүлэхээ өөрөө мэднэ. Тэнгэрийн Аз хот бол
Тэнгэрийн Аз хаант улсын нийслэл эндхийн байр сууцтай хүмүүс өөрсдийгөө бусдаас дээгүүр гэж далдуур боддог. Тэд гаднаас ирсэн хүмүүсийг хөдөөний бүдүүлэг хүмүүс мэт дорд үзнэ. Ярихдаа ч үл тоомсорлсон өнгөөр ярьдаг. Дээрээс нь хажууд нь зогсож буй энэ ир баян хүчтэй айлын хүнээс ирсэн нэлтв. Ийм хүн түшиж байгаа болохоор гэрээ эзэгтэй зориг улам чангарчээ. Тэр мөчөд сармагчин чихтэй ихэмсгээр инээлээ. Ухаантай байвал одоо шууд зайл. Бас нэг юм хэлчихье. Энэ залуу ноён чамайг онилсон. Чи өөр газар олж түрээслээч би чамайг тэндээс чинь ч бас хөөлгөж чадна. Долоонгүй ухааны тулааны ордны шалгалт эхлэх хүртэл энд 3 сард чи гудамжинд унтна гэж бодсон дээр хааха. Тэр ир чангаар инэв. Дээд зиндааны хүрээнд төрсэн хүмүүс угаасаа ихэмсэг зан гаргадаг. Гэвч ихэмсэг байсан ч тэд тодорхой хэмжээний төрх үг хэллэгийн өнгө бардам сүрээ хадгалдаг. Яг жууян шиг. Харин өмнө зогсож буй энэ хүн ил цагаан бүдүүлэг дээрлэхүү зангаа харуулж байлаа. Ийм хүн өөрийн хүчээр биш эзнийхээс өдөрт нуугдсан дээрлэх хичл байдаг. Лимийн сармагчин чихтэй эрийг ширтв. Түүний харц агшин өнгөрөх тусам улам хүтэн болж байлаа. Юу ширтээд байгаа юм? Намайг зохих гэж бодоо юу? Сонс. Миний залуу ноён бол Тэнгэрийн Аз хотын хамгаалах армийн жанжны 2 дахь хүү. Чи энэ залуу ноёныг зохид зүрхэлвэл би. Зайл. Лимийн хашгираад нударгаа шууд савлаа. Түүний нудрах тэр ирийн хамарны голд шулуухан буу. Пин. Сармагчин чихтэй ир нисэн одож араас нь тас нэс хийх чимээнүүд дараалан сонсогдов. Тэр хагарч бутарсан тавилга ваар савны дунд твтэж байлаа. Үсэн сэгсэж нүүрэн цусаар дүрчээ. Төмөр модыг хүртэл хонхоолгож чаддаг нудраг нүүрэн дээр нь буусан юм. Үр дүн төсөөлөхд амархан. Түүний хамар тэр чихтэй тотгож хонхоожээ. Гэрээ эзэгтэй айц цочин нүдэн бүлтийж хэсэг гацав. Дараа нь гинэт гаслан ориллоо. Туслаарай хүн аллаа. Эзэгтэй гадагшгүй гарах гэсэн ч бүдүү хүлэн нэвлэж өгөлгүй падхийн газарт унав. Лимийн сармагчин чихтэй ир рүү алхав. Хэдийгээр бие бэхжүүлэх түвшний 1-р шат тулааны замын дөнгөж эхлэлж огт хэрэггүй гэсэн үг биш. Тэнгэрийн Аз хаант улсад олон хүн тулааны урлагаар хичээллэх боломжгүй байдаг. Харин Лимийн угаасаа боломжийн авьяастай. Дээрээс нь маш шаргуу. Ижил авьяастай 1000 үе тэнгийн дундаас түн шиг хүчтэй хүн нэгийг олоход ч хэцүү. Харин энэ бол ердөө зарц. Түүнийг нухчинд арахад Лиминд нэг их хүч шаардахгүй. Сармагчин чихтэй яолсоор байлаа. Лимийн үнэхээр өөргөн зодно гэж тэр зүүдлээч үгүй. Тэр цус болсон хуруугаараа өргөн Лимийн рүү заав. Чи намайг зохид зүрхэллээ. Чи одоо дууссан. Надтай юу болохыг мэдэхгүй. Харин чи дууссан гэдгийг мэдэж байна. Лимийн түүний хэвлэлээр өшгөлөв. Тэр ир өрөвдөлтөөр орилон дахин нисв. Энэ удаа тэр хаалгыг цөмлөн өшгөлөгдөн бүр байшингийн гадаа хүртэл шидэгдлээ. Лими юу ч хэлсэнгүй. Тэр өрөөндөө буцаж орж эд зүйлээ хураагаад гарахаар болов. Байшин бүхэлдээ эмх замбрааг болж гэрээ эзэгтэй зүрхнээс цус туслах шиг санагдаж байлаа. Тэр айсан хоолоор хэлв. Чи ингэж явж болохгүй. Чи нөхөн төлөх ёстой. Лимийн зогсов. Тэр газар дээр махан бөмбөг шиг сууж буй эзэгтэй рүү эргэн хараад асуулаа. Нөхөн төлөхөө? Нөхөн төлөх. Эзэгтэй дуу улам сулрав. Түүний өмнө зогсож буй энэ залуугийн харц 9 тамийн ёроол руу онгоосон цонх мэт санагдаж бүх биеийн чичирч эхлэв. Лими юу ч хэлсэнгүй. Тэр хананд нударгаа буулгав. Нударга нь тоосгон ханыг нэвт цоолж байшин бүхэлдээ донслон таазнаас доош шороо асгарлаа. Гэрээ эзэгтэй орилоо тухайн алдав. Лимийн ачаагаа өөрч ухаан алдсан ирлүү дахиж ч харсангүй. Тэр байшингаас гарч одлоо. Лими маш сайн мэдэж байв. Тэр ирийг зодсон болохоор түүний ард буй хүн зүгээр өнгөрөхгүй. Лиминд баггүй түүг утах нь харцаагүй. Гэвч тэр харамссангүй. Ир хүн төвчөж сурах ёстой. Хэрв өнөөдөр ирсэн хүн жинхэнэ тулаанч байсан бол Лимийн тэгж хөдөлж зүрхлэхгүй. Тэр төвчгийг сонгох байсан. Зарим доромжллыг төвчгээс өөр аргагүй би. Гэвч түүний өмнө гарч ирсэн хүн бол эзнийхээ сүрээр томордог үн цэнэгүй зарцтай дээ. Ийм хүний үгийг хүртэл төвчих ёстой юм бол тулааны урлагаар хичээллэхийн хэрэг юу байх вэ? Энэ Лиминий зүрхэнд буй тулааны замтаа огц нийцэхгүй. Ингээд Лимийн тэр хорооллоос явлаа.
Хэсэг алхсны дараа тэр үүргэвчээ тавьж байрлах асуудлаа яаж шийдэхээ бодов. Одоо бүх дэм бодолд үрсэн. Дээрэс нь үнэн түүний хувьд хэтэрхий өндөр. Хээр унтахад тэр өөрөө татгалзахгүй. Гэвч Лин Шаодон мэдвэл заавал бөө юм болж түүнийг өөрийн гэртээ аваачих гэж зүтгэн. Хэрв Лин Мин тэгвэл хамгаалах армийн жанжны 2 дахь хүү хүмүүсээ тийш нь явуулж мэднэ. Тэгвэл Лин Шаодон ч гэртээ 50 онд чадахгүй болж Лин Минтэй хамт гудамжинд гарахаас өөр аргагүй болно. Түүнээс гадна Лин Мин сая аюултай хэрэг өдөөсөн. Армийн жанжны 2 дахь хүү хідэн дэрэмчээ явуулахгүй гэх баталгаа үгүй. Тэдний нүдээр бол хин нэгнийг дахир дутуу болгох нь тийм ч том хэрэг биш. Лин Мин ийм асуудлыг Лин Шаодон давчрахыг хүссэнгүй. Тэгвэл хаашаа явах вэ? Нилээд бодсны эцэст Лин Мин нэг газрыг саналаа. Тэнгэрийн аз хотын хамгийн тансаг хоолны газар, их тунгалаг асар. Их тунгалаг асрын үйлчлүүлэгчид бүгд дээд зындааныхан байдаг. Дээрэс нь өөрсдөө ч хүчтэй ард талтай. Ийм сүр хүчтэй газрыг хамгаалах армийн жанжны ердөө 2 дахь хүү яаж чадахгүй. Лин Мин их тунгалаг асар руу явах гэсэн мэдээж мөнгө төлж байр түрээслэхийн тулд биш. Тэр ажил хайхаар явж байлаа. Лин Миний эцэг их хоолны газар ажиллаулдаг. Тиймээс Лин Мин хоол хийж чадна. Түүний хийсэн хоолны амт ч муугүй. Гэвч тэр Тэнгэрийн аз хотын тогооч нартай өрсөлдөнө гэж өөрийгөө хэд үнэлсэнгүй. Учир нь түүний жинхэнэ давуу тал хоол хийхэд биш байв. Лин Мин их тунгалаг асарт ирээд дотор нь гэрэл гэгээ цацарч байхыг харлаа. Энэ бол Тэнгэрийн аз хотын хамгийн ашигтай ажилдаг хоолны газар. Лин Миний хувцас дэндүү энгийн байв. Түүнийг дотогш орохыг харсан хүмүүс бүгд хачаа харцаар ширтлээ. Ийм хувцастай хүн их тунгалаг асарт хоол идэж чадна гэж ер нь бодогдохгүй. Түүнээс гадна Лин Мин ердөө 15 гутай хүү. Гэсэн ч зөөгч наарсыг байдлаа хадгалан ойртож ирээд асуув. Дүү минь эцэг ихтэйг ирсэн үү? Лин Мин толгоос хэсэрлээ. Би ажил хайж ирсэн. Түүнийг сонсон зөөгч хөмсгөө зангидав. 15 таа жаал ямар ажил хийж чадах юм? Энд зөөгч хийгээл дор хаяж 18-тай үзэгсэлэндээ бүсгүй. Эсвэл 20 нас хүрсэн царайлаг ир хэрэгтэй. Харин хоол хийх тухайд гэвэл 15 таа хөгөөд ямар хоол хийж чадах вүлээ? Яв. Энд битгий үүмүүл. Зөөгч төвчээргүйхэн гараа савлав. Би үнэхээр ажил хийж чадна. Намайг галтогоонд оруулаад туршаад үз. Зөөгч дургуутсан хоолоор асуув. Чи юу хийж чаддаг юм? Лин Мин үл хэлийг нэмсэглээд хариулав. Яс салгана. Юу гинэ? Зөөгч гайхаж орхив. Яс салгах ажил бол тусгай ур чадвар шаарддаг хаасайгүй байдаггүй ажил. Энэ ажлыг хийдэг хүн ангийн мах зэрлэг амьтны биеийг хэсэгчлэн хэрчиж ясыг нь цэвэрхэн салгах ёстой. Жинхэнэ мастер махчин бол үхрийг тун уран хялбар аргаар хэсэглэж чадна. Сайн махчин л үхэр хэсэглэж чаддаг. Гэхдээ жил бүр хутгаа солих хэрэг гарна. Зарим махчин бүр сар бүр хутгаа солих шаардлагатай. Дээрэс нь ажиллах хурд нь удаан. Нэг үхэр хэсгэлэхэд хагас өдөр зарцуулна. Харин их тунгалаг хасарт хэрэгэлдэг энгийн махны үхэр биш. Харин хэрцгий араатны мах. Хэрцгий араатны мах амттайч арьс, яс, шүрмэсн туйлын хатуу. Энгийн хүн өчүүгэн эсгийг ногтлох гэж зов зүдэрдэг. Харин тулааны маструуд өөрсдөө ийм ажил хийхээр доош хийхийг хүсдэггүй. Хий гэсэн ч булчин яс шүрмэс хоорондоо яаж холбогддгийг мэдэхгүй бол хийж чадахгүй. Зөвхөн хүчээр зүсэж салгавал махны амт чанар алдагдана. Яс салгах ажил бол Лин Миний тулааны замтай анх холбогдсон зүйл. Эцэг эхийнхээ хоолны газар тэр сүүлийн 10 жилийн турш өдөр бүр яс салгаж өөрийгөө давтан бэлтгэсэн. Энэ бол маш хүнд ажил. Лин Мин өөрийгөө тулааны замын суутан гэж хизээж бодож байгаагүй. Тэр зөвхөн өөрийн хөдөлмөр дахин давтах бэлтгэлдээ л найдаж чадна. Галт тогоон дотор хутгаа дахин буулгаж байхад л тэр тулааны суурь бат бөх болгосон юм. Зөөгч Лин Минийг хөөж чадсангүй. Эцэст нь түүнийг галт тогоороо дагуулж очив. Лань ихчээ, энд үе яс салгах ажилд орох гэсэн юм. Яс салгах ажлаа их тунгалаг асрын галт тогоонд 20 гаруй насны гоёмсог хувцастай үзэсгэлэнтэй эмэгтэй Лин Минийг шинжин харлаа. Түүний энгийн хувцас үүрсэн үргэвчин түүнийг дөрвөгч шиг харагдуулж байв. Эмэгтэй хөмсгөө зангидаад Лин Минийг авчирсан зөөгч рүү дургуйтсан хэлв. Чи юу хийж байгаа юм? Хэнийг ч хамаагүй галт тогоонд оруулаад тогтой байдаг юм. Дунзи, түнд жаах мөнгө өгөөд явал.
Энэ үзэгсэлэнт эмэгтэй Лин Минийг зовсон хүүхэд гэж бодсон нэлт загнуулсан зөөгчийн царай эвгүй болов. Үнэн дээр тэр Лин Минийг хөөх гэж оролдсон ч хүлэн газарт наалтсан мэт хөдөлж өгөөгүй юм. Дунзий нэртэй залуу Лин Минийг хөөхөөр ойртлоо. Гэвч тэр мөчт гар нь гинтгэн хөнгөрхийг мэдэрлээ. Тэр гайхан харуул гартаа барьж байсан яс салгах хутгийг Лин Мин хизээний аваад барьчихсан байв. Дунзий юу болсныг ойлгож амжаагүй байхад Лин Мин хэлв. Би мөнгө гуйж ирээгүй. Хичээ миний гарын ур чадварыг харсны дараа хөөсөн ч оройтхгүй. Үзэгсэлт эмэгтэй үл ялэг гайхав. Энэ жаал үнэхээр ажилд баггүй туршлагатай болтой. Тэр Дунзий руу харц шидээд хэлв. Хэрэг алга, жаахан хүүхдийг ч зохицуулж чадахгүй. Агуулгаас нэг гахаа авчир. Дараа нь тэр Лин Мин рүү эргэж хэллээ. Хэрв чи нэг цагийн дотор дуусгаж чадвал их тунгалаг асарт үлдхийг зөвшөөрөе. Дунзий нүрээ алдснаа мэдэж ичингүүрэн гахаа авчирхаар эргэв. Гэвч Лин Мин түүнийг зогсов. Хэрэггүй, би тэрнийг хий. Лин Мин хэлээд хайрстлуулаг аратан руу заалаа. Үзэгсэлэнт эмэгтэй гайхжээ. Хайрстлуулаг аратан бол 2 дугаар төвшний хэрцгий аратан. Бүх бие нь булчингаар дүүрэн. Түүний булчин туйлын хатуу бөгөөд энгийн сэлмийн цохилтыг ч тисч чадна. Гэхдээ тодорхой эми үүстэй хамт 3 өдөр 3 шөнө буцалгавал маш амттай өтгөн шил гардаг. Ийм хэрцгий аратны ясыг салгах мастерч хэсэглэх гэж зүдэрнэ. Энэ жаал солиорчож чи тоглоод байна уу? Энэ хайрстлуулаг аратан 100 гаруй алтан лингийн үнэтэй. Хэрв чи сүйтгэжгүй бидэнд яаж төлөх юм гэж Дунзий дургуутсан хэлв. Тэр Лин Минийг хутгийг нь булааж авсанд одоо хүртэл ууртай байлаа. Үзэгсэлэнт эмэгтэй Дунзий руу нэг харснаа зандрав. Би чам сүйтгэх гээд өгсөн чи сүйтгэж чадах юм уу? Дунзий тэр дээрөө хэлэх үггүй болов. Хайрстлуулаг аратан гахаа өвхөр хонтой адил биш. Энгийн хүн хутгаар оролцсон ч хайрсыг нь чагалж чадахгүй. Ийм амьтныг сүйтгэнэ гэдэг жирийн хүний хийж чадах зүйл биш. Эмэгтэй Лин Мин рүү хараад хэлв. За чамаар хийлгээ. Лин Мин толгойд өгөв. Тэр галт тогоонд хамгийн сайн яс салах хутгийг сонгоо авлаа. Тэр хайрстлуулаг аратны өмнө ердөө 2 удаа л хэсэглэж үзсэн. Хоёул Лин овгийн чухал хүмүүсийн төрсөн өдрийн үеэр байсан юм. Эцсийн эцэд хэрцгий аратны мах жирийн хүний авч чадах зүйл биш. Лин Мин гүнзгий амьсгаа ав. Дараа нь хайрстлуулаг аратны харсыг болгоомжтой илж судас шүрмсний байрлалыг мэдрэв. Энэ явц нэг хүч шатаах хугацаа орчим үргэлжлэлээ. Түүний оюун санаанд судал шүрмсний зурагл бүрэлдэв. Өмнө хэсэглэж байсан хайрстлуулаг аратныхаа зураглалтай харьцуулахад зүв гэдгийг батлав. Хүлээж байсан хүмүүсийн зарим нь төвчээр алдаж эхлэв. Юу хийгээд байгаа юм? Яагаад зүсэхгүй байна? Нууцлаг юм шиг жүжиглэхэ болоод зүсэлтэй. Тэд төвчээрд алдах нь аргагүй. 15-та нэгэн хуу 2 дугаар төвшний хэрцгий аратны ясыг салгаж чадна гэж хэлнэ гэдэг тэдэнд ердөө тоглоом шиг санагдаж байлаа. Лин Мин тэдний үгийг сонсоогүй мэт байв. Тэр хутгаа өргөхөд харцсан туйлын төвлөрсөн болов. Түүний хувьд яс салгах үйл явц бол бас нэг төрлийн бэлтгэл. Судас шүрмсний зураглалаа баталгаажуулсны дараа Лин Мин эцэст нь хөдлөлөө. Тэр сүхч хэрэгэлсэнгүй. Мал нядалгааны том утга хэрэгэлсэнгүй. Зөвхөн барихад хэцүү яс салгах хутга ашиглав. Лин Миний гарт энгийн хутга юр бусын хурц зэвсэг мэт болон хувирж байна. Хутга буухад хайрстлуулаг аратны хайрц зүсэгдэн салав. Үүнийг харсан асуулт асууж байсан хүн тэр даруй амиа хамхив. Зөвхөн энэ үйлдэлд дор хаяж 300 жингийн бугуун хүч шаардлагатай. Тэдний хувьд хайрстлуулаг аратныг хэсгэлэхэд ихэвчлэн сүх эсвэл хөрөө хэрэгтэй байдаг. Хутганы ир судал шүрмсний завсраар гулсан цаас зүсэж мэт саадгүй явна. Хүмүүс зөвхөн шоо гэх чимээ сонсов. Удалгүй хайрстлуулаг аратны цагаан булчин ил гарлаа. Лин Мин ийм амархан зүсэж байгааг хараад Дунзий нүдээ нухав. Тэр өөрийнх нь нүд буруу харж байна гэж бодлоо. Энэ жаахан хүн үнэхээр хайрстлуулаг аратны хэсэглэж байна гэж үү? Лин Миний хөдөлгөөн уян зэгцтэй байлаа. Зарим зайлшгүй таарах шүрмэс ажлыг нь саатуулахад тэр шууд хүчээр татан салгана. Ингэснээр тэр хагас цаг хүрэхгүй хугацаанд хайрстлуулаг аратныг хэсэглэж дуусав.
Хэсгэлсэн махны хажууд хавирганууд игнүүлэн тавьжээ. Энэ бол хайр сэтгэлуулаг араатны хамгийн үнэтэй хэсэг. Хавиргануудын урт бүгд жигд ажлын явцад бараг ямар ч алдагдал гарсангүй. Энэ дүр зураг хүн бүрийг алмаар боллоо. Лиминий хийсэн зүйл амархан мэт харагдавч энд байсан хүн бүр мэдж байлаа. Хайр сэтгэлуулаг араатны хэсэглэх нь асар том ажил. Хөвчлэн 5 хүчтэйгээр хамтран хагас өдөр ноцлож гэж дуусгадаг. Гэтэл энэ өсвөр насны хүү ажиллаа дуусгасны дараа зөвхөн нүүрэн үйл ялэг л улаасан байв. Гадаад байдлыг нь харвал дахиад хэдийч хэсэглсэн асуудалгүй байлаа. Шүн болсон тул их тунгалаг асар өмнөх шигээ завгүй биш байлаа. Тиймээс галт тогооны олон хүн чимээгүйхэн энэ бүгдийг үзэж байв. Лиммин хутгаа тавиад асуулаа. Би одоо энд ажиллаж болох уу? Миний ажиллах цаг өдөрт 4 цагаас хэтрэхгүй. Сарын цалин 5 алтан лям. Бас хоол байр гаргаж өгөх хэрэгтэй. Үзэгсэлэнт эмхтэй хэсэг бодсноо толгой төхөв. Тохирлоо. Лимминий тавьсан нөхцөл бага биш. Гэхдээ үнцэнтэй. Саяын харуулсан хурдыг нь бодвол 4 цагийн дотор олон ажил амжуулж чадна. Хамгийн чухал нь түүний ажил маш үр өшигтэй. Үнэтэй түүхийд бараг димээ өргөдөхгүй. Ингээд Лиминий их тунгалаг асарт ажиллаж эхлэв. Өдөрт 4 цаг зарцуулах нь түүний хувьд алдагдал биш. Учир нь энэ ажил өөрөө бас бэлтгэл юм. Мод зөхөх нь түүний хүчний бэлтгэл. Харин яс салгах нь наривчлал хяналтын бэлтгэл байлаа. Тэр шөндөө Лиммин агуулхад үлдэж 1-р төвчний 3 хэрцгий араатны хэсэглэв. Ажлаа дуусгахад түүний бүх бие хөлсөнд норж 2 гар нь бадааран өвдөв. Тэр сүүлийн хэсгийг хэсэглээд байр руугаа очиж амархаар шийдлээ. Сүүлийн чихээр тэр өөр нэг 2-р төвчний хэрцгий араатанг сонгов. Алтан нуруу тайрс туягт энэ хэрцгий араатны шүд чулуу ботолж чадна. Уулыгч дүү пүүшиг өрөмдөн нэвтлэх чадвартай. Өмнө ихээхэн их хүч зарцуулсан тул Лиммин алтан нуруу тайрс туягтын хайрст хэвлийг зүсхийн тулд маш их хүч гаргах хэрэгтэй болов. Тэрийн араатныг сонгосон шалтгаан нь өөрийнхөө хязгаарыг дагуулахын тулд байлаа. Хайрсыг нь зүссний дараа ажил нь арай хэлбэр болов. Хутгнэр алтан нуруу тайрс туягтын хэвлийн булчингийн завсраар гулсан явж байв. Гэвч тэр мөчид Лиммин хутган гинэт тэглэхийг мэдэрлээ. Хатуу зүйл тулсан мэт санагдав. Ясуу? Үгүй ээ. Хэвлийн төв хэсэгт яс байх ёсгүй. Тэгвэл чулуу юу? Үгүй ээ. Алтан нуруу тайрс туягт хаяа чулуу залгидагч тэр чулууг шүдээрээ буталж өрүүлдэг. Бүр бутлаагүй байлаач ходоодны хүчтэй хүчил нь идэж илээ. Ийм том чулуу дотор бүтнээрээ үлдэнэ гэж байх уу? Эсвэл дотоод цөм үү? Ингиж бодмогц Лимминий сэтгэл догтлов. 2-р төвчний хэрцгий араатны дотоод цөм бол үнэт зүйл. Зарахгүй байлаач өөрөө хэрэглүүл би энд нь ихэх ашигтай. Лимминий бээлийн өмссөн ходоодны хүчлээс болгоомжилж тэр хатуу зүйлийг анхааралтай гаргаж ирэв. Гэвч түүний хараад Лиммин урам хугарлаа. Энэ бол дөрвөлжин хэлбэртэй зүйл байв. Тиймээс дотоод цөм биш. Учир нь дотоод цөмүүд бүгд бөөрөнхий байдаг. Үнэхээр чулуу шиг харагдаж байна. Гэхдээ энэ чулуу нэг л хачин. Саарл өнгийн шоо мэт зүйл тун цэвэрхэн зүсэгдсэн мэт өнцөг болон яг таг байлаа. Дээрээс нь шооны 6 тал дээр хар өнгийн бичээс сэлэгдсэн байв. Түүнээс үл мэдэгдэх нууцлаг айс мэдэгдэнэ. Металл уу? Лиммин түүнийг анхааралтай ажиглав. Металл шиг биш. Чулуу шигч биш. Магадгүй нэг төрлийн хаш чулуу юм болов уу?